Америкт ажиллах ямар одоо ялгаа гарч ийн дээрээс нь чамд одоо яг ингээд өдөр тутамдаа ажил хайхад бэлтэж байгаа аплайдах ч юм уу тэр процесс маань Монголд байх үед би амар энгийн гэж боддог байсан ажил үйлсэлт явуулахыг зөв резюме бэлтцсэн тэнгуүтээ ажил дэлхийх гэдээ явуулчих гэж боддог байсан. Ярина заримдаа болохоор шууд залхашдаг. Тэгээд зөвөр хоолмол хийж яхад бол залгах штэ. Билли байна. Тэмүү байна. За бит хоёр ингээ та бүхэнд амлсан ёсоор зочинтой дугаараа өнөөдөр ингээ эхлүүлж байна. Бит хоёр энэ дугаарыг Монгол тулхтны 100 инженер гэж нэрлэсэн байгаа. За өнөөдрийн зочноор маань хүчит тавтай Тэмүүлэн маань урилгыг авч хүрэлцэн ирсэн байна. Тэмүүлэн өөрийгөө танилцуулаач. За бүгдээрээ сайн байцгаана уу? Наа Хүчтийн Тэмүүлэн гэдэг. 2024 оны 8 сард Америк нэгдсэн улсад Iowa-д Maharishi International University гэдэг сургуульд магистрийн зэрэг хамгаалах гад одоо эндээ суралцаад явж байна. За ерөөдөө энэхүү шинэхэн сурал подкаст маань 3 хэсгээс бүрдэж байгаа. За ямар хэсгүүд вэ гэхээр эхний хэсэг маань icebreaker буюу одоо хурдан хариулдаг одоо IU BU гэдэг сонголтоо сонгоод явна. За хоёр дахь хэсэгт маань ерөөдөө манай зочин Тэмүүлэн маань өөрийгөө танилцуулаад илүү дэлгэрэнгүй танилцуулаад Америкт яагаад ирсэн, яагаад одоо ямар чиглэлээр сурж байгаа, Монгол юу гэдэг вэ гэмшлэнгээр өөрийнхөө төгөөх хуваалцсан. За гурав дахь хэсэгт маань Тэмүүлэн маань хөгжлөлтийн асуултууд бэлдсэн байгаа. Тэр хөгжлөлтийн асуултаар хэдүүлээ бас Тэмүүлэнийхээ өөр өнцгөөс бас харах болно. Тэгээд мэдээж дүнэлт маань гараад энэхүү подкаст маань дуусах байгаа шүү. За тэгвэл асуултуудаа бэлнэ үү? За бэлээ. За өглөөний хүн үү, шөнийн хүн үү? Өглөөний хүн. За iPhone уу, Android уу? iPhone. Oracle уу, MS SQL уу? Бэн золон босод гэдэг шиг. Oracle болон босод штэ. За Oracle. За. Chicago юу Denver үү? Denver. За бузуу шуруу. Маш ямар хэцүү. Аль нэг сонгоо тэ. За бууз. За буузны хүн байна. За Python уу, Java юу? За Python. За Elon Musk уу, Jeff Bezos уу? Elon Musk. Окей. За цагаан аваа зөө. Юу ийнач? Юу ч болж болно шүү дээ. Өөрөө ч бодож байгаа. За. Окей. За дата инженер үү, database admin уу? Дата инженер. За нохоо юм уу, муу? Нохоо. За нохоо хүн байсан байна. За энэхүү эхний хэсэг маань өндөрлөж байна. За ингээд хоёр дахь хэсгээр ерөөдөө Тэмүүлэнийхээ хувийн талаас нь илүү ярилцаад туршлага болон Америкт юу хийж байгаа, Монголд юу хийсэн талаар ярилцаад явъя. За Тэмүүлэн маань ингээ Монголд өмнө хаана ажиллаж яваа, ямар салбарт, ямар мэрэгчлэр ажиллаж яваа энэ талаар товчхон ярихгүй юу? За тэгээ би анх 2017 онд ШТС мэдээлэл холбоо технологийн сургуулийг төгсөөд тэгээд 2016 онд 3 дахь курстэй нэг дадлага гэдэг штэ. Тэгээд зуны дадлага дээр интерактив компанид дадлага хийсэн. Тэгээд 4 дахь курсээ төгснөөс хойш шууд диплома шууд интерактив компанид ажилд ороод түүнээс хойш 7 жил тасралтгүй ажиллаад тэгээд ажлаасаа гарангуутаа шууд ийшээ хүрээд ирсэн ба. Тэ. За яагаад ерөөдөө гадагшаа сурахаар шийдсэн бэ? Яг ямар одоо хүчин зүйл энэ шийдвэрийг гаргахад нөлөөсөн бэ? Тий. Одоо нөгөө 7 жил нэг газар ажилласан гэж ярьсан шүү дээ. Тэгээд тэр хугацаанд интерактив компанид болохоор би амар их юм олж сурсан байхгүй юу. Тэгээд би яг тэр мөчлөгт ингээд амар олон юм ойлгож авсан л та. Хүн ер нь технологи сурах гэхээс илүү ер нь бол hard skill, soft skill гэж ярьдаг штэ. Hard skill-ийг ингээд сурахад бол амар амархан байт юм байна. Soft skill-ийг ингээд суулгаад буруу зуршлаа засах ч юм уу, сайн сурах гэдэг нь бол хүнд илүү одоо суурьаас нь засдаг учраас илүү төгтөө байт юм байна гэж бодсон. Тэгээд интерактив байх үедээ болохоор айгу сайн удирдлагатай учраас би нөгөө soft skill тэрэ айгуус өөрийгөө хөгжүүлж чадсан гэж боддог. Тэгээд гэтээ өшөө цаашаа нөгөө илүү одоо өөрийгөө юу ч чадахыг үзье гэдэг юм уу те. Ер нь бол тэгээд хамгийн гол зорилго нь бол тэгээд илүү одоо дэлхийн хэмжээний инженер болж чадах уугүй юу? Би одоо өөрийгөө аль хүртэл явж чадах вэ гэдэг өөрийгөө сорж үзэхээр Америкийн нэгдсэн улс руу шууд явъя гэж шийдээд явсан ба. Гэтэ энэ хүрэх цаанд бол нэлээд олон хүмүүс нөгөө санал солилцоод зөвлөгөө өгөөд манай найз бас аль хэдийн нөгөө багш болсон байсан. Тэгээд наашиг хүрээд ирчихээ зөвлөгөө бодохоор ярилцж байгаа. За шийдээд тэгээд
2024 оны янсард ирсэн дээ. Өөр улс сурыг гэж би ер нь бодож ирсэн үү? Анхнаасаа л за Америк руу л явъя гэж ер нь бодсон уу? Тий. Би бас нөгөө Америк болохооргүй байсан бол Япон руу явах байсан байж магадгүй. Яа тэгэхээр тухайн үед нөгөө Япон руу 1000 инженер бэлтгэх гээд бас тийм хөтөлбөрөд явж ирсэн. Тэгээд Японч нь бас айгу инженерүүд нь айгу мундаг штэ. Тийм. Тэгэхээр нөгөө зөндөө олон юм сурч чадсан. Дээрээс нөгөө калчер нь бас Аз болохоор илүү бас уусад илүү амархан байх болоо гэж Японыг бас сонирхож ирсэн. Зөв нэг хоёр дахь сонголт нь Япон байсан гэсэн үг шүү дээ. Тий. Зөв. За ингээд ихнийх нь амжилттай болсон. За ингээд ерөөдөө 7 жилийн нэг компанид ажиллаж байгаа. Тэгээд Америк усыг сонгоод хүрэлцэн ирсэн байна. За тэгээд Америк анх ирэхэд юу н хамгийн сонин санагдсан бэ? Ер нь амар олон юм санагдчихсан. За шууд одоо санаанд орох юм гэх юм бол боолоо л та. Тухайн үед амар олон импактууд бол үлдсэн болохоор гэхдээ яг хамгийн ойрын жишээнээс авч үзэх юм бол одоо гутлмутлаа тайлдах гэдэг нь бол хамгийн түрүүнд санд орж ирсэн. Тэр бол угаасаа шок шүү дээ. Одоо бид чинь бол гэрлүү орохтой гутлаа тайлдаг шүү дээ. Тэгсэн чинь энэ хэд чинь байдгүй байлээ. Гуталтайгаа орон дээр унтж байгаа орон дээр байна шүү дээ. Орон дээр зүгээр нэг гадуур явж байгаа орон гуталтайгаа унтаж мантаад ингээд диван креслэл дээр гуталтай гарч яа сууж уншдаг гэдэг нь надад амар сайн санагдчихсэн. Тий. Ер нь бол нэг culture shock бол айгүй олон төрлийн юмнууд бол явж ирсэн. Гэтэ хамгийн түрүүнд одоо санагдаж байгаа бол тэр. За тэгвэл одоо энд ирээд бас хэсэг хугацаа өнгөрөөж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ одоо энд ингээ бас хамгийн ингээ таалагдж байгаа зүйлс бас эсэргээрээ ингээ таалагдахгүй ингээ сонин зүйлс нь юу вэ өөрөө чи бодлоор? Хамгийн таалагдж байгаа зүйлс гэх юм бол яг нөгөө хүмүүс нь бол айгүй илдэг санагдсан. Одоо манай Iowa-гийн Fairfield хот болохоор ер нь бол бас настай хүмүүс бас олонтой. Дээрээс нь арай жоохон нөгөө намтай хүмүүс байдаг ч юм уу. Тэгэхээр нөгөө цөөн хүмүүсэд болохоор хоорондоо айгүй мэдтэй зөрдөг. Тэгээд годомжоор явж байгаа нэг Америк hi how's your day гэл тэ have a good day гэл зөрөнгөт чинь бас амар гоё мэдрэмж төрж байгаа байхгүй тий. Small talk мөр. Шал танихгүй хүн ирснээ ингээд өнөөдөр өстэй гоё юм шүү гэд тэгж асууж байгаа тий. Одоо ингээд заримдаа ингээд одоо бид чинь ус урган шүү дээ. Буцаа үсэд суулна шүү дээ. Тэнгүүд шал танихгүй хурж ирснээ. Oh you look so good мод гэх. Тэнгүүд чинь нөгөө бас амар гоё ингээд мэдрэмж бодож байгаа. Тиймэрхүү амар тийм нээлттэй байгаа нь бас амар. Тий. Гоё санагдсан. Ерөөдөө нөгөө нээлттэй байдал ч өөрөө нөгөө цагаануудын ялгарч байгаа зүйлчтэй. Бид нар болохоор Аз соёлтой хүмүүс ч илүү юм ичимхий тэгээд бие биенээ ярьдаггүй. Гэхдээ манай Тэмүүлэн маань цагаан уу Аз өгдөг тэр Азаас огсон байгаа шүү. За тэр маазах яг хоо. За ерөөдөө одоо ингээд ирээд 8 сар жил гар болцсон уу те? Тийм жил 2 3 дахь сар руу орж байна. За энэхүү жил одоо 2 3 сар одоо мэдээж 8 сар нэхлээ сурсан. Одоо болохоор ерөөдөө ажил хайгаад явж байгаа шүү дээ. За тэгээд ажил хайх процесс ерөөдөө яг ямар хөө байна? Яг Монголд ажил хайх, Америкт ажил хайх ямар одоо ялгаа гарч ийн? Дээрээс нь чамд одоо яг ингээд өдөр тутамдаа ажил хайхад бэлтэж байгаа лайдах ч юм уу те? Тэр процесс маань ерөөдөө хэр байна гэдэг тэр талаар хуваалцаач. Нилээн том сэдв байна те. За ажил хайлтын хэсэг бол Монголоос бол нэлээд ялгаатай юм шиг санагдсан. Гэтэ би Монголд яг тууштай тэгэж ажил хайж бол үзээгүй. Яагаад тэгэхээр манай салбарчин болохоор IT-ийн мэргэжил нэлээд бас эрэлттэй байдаг. Компаниуд нь хүмүүс нь компаниудаа хөөх гэхээс илүү компаниуд нь чадвартай хүн байх юм бол шууд авчдаг асуудалгүй байдаг шүү дээ. Америкийн зах зээл дээр гэх юм бол олон үндэстэн байгаа. IT байна, Япон байна, Америкууд байна. Тэгээ Аз, Хятадууд тэгээ бүх үндэсний хүмүүс ер нь бол одоо Америкийн нэгдсэн улсын IT-ийн зах зээлч угаас хамгийн нэр цалинтай гэдэг учраас хамгийн өрсөлдөөнтэй сайн үд нь хөдөрцсөн байгаа. Тэгэхээр яг нэг компани руу анкет өгөхөд бол дор иж цаана 100-аас 200 хүн бол хүсэлт явуулж идэг. Тэгэхээр тэндээс ялгарч гарахын тулд хамгийн эхлээд эхнээс нь явуулаа те резюме бол айгуу сайн бичих хэвээр. Тэгжээш нэг ATS буюу тэр нөгөө keyboard шалгадаг системийг давж иж дараагийн нөгөө screening, phone screening буюу дуудлага ирнэ. Тэгээд дуудлага бол заримдаа бол мэйлээр бичээр хизээ ярих боломжтой гэдгийг бол нөө цагаа төхөрч байгаад ярина. Заримдаа болохоор шууд залгачдаг. Тэгээд зүгээр хоолмол хийж яхад бол залгах штэ. Америкч яаж яхад нийтдээ үлээ 6 цагийн бүстэй гэхдээ идэвхтэй бид нар лөө залгах нь бол 4 цагийн бүс байгаа. Тэгэхээр хасах 2 нэмэх 1 гэдэг цагийн бүсээр бид нар лөө бол хизээ залгаж магадгүй. Тэгэхээр яг уцаа авах үедээ шууд
одоо нэг бэлдсэн форматаар айгаа сандрахгүйгээр тэгэл англиар тэгээ амар хэцэгтэй ярих хэвээр. Тэгээд фон скринээ давсны дараа болохоор дараагийн шит нь болохоор тэр ажлын байр нь ямар ажлын байр гэдээс хамаарч хэр олон хүн байна гэдээс хамаарч ягаад зүгээр нэг тийм туршилтын систем хийх ч юм уу тийм жижиг юмуд бас байдаг. Даалгавар өгөнгөтэй за энийг 7 оны дотор хийгээрээ сарын дотор хийгээрээ гэд явуулж болно. Эсвэл шууд нэг техникл интервьюуд явагдаж болдог. Техникл интервьюуд нь компаниас хамаарат 2-3 удаа өөр шатуудад явагдана. Дээшлэх тусмаа ахлахууд явагдана. Тэрийгээ давсан тохиолдолд сүүлийн HR-тай яа нөгөө behavioral interview явагдаад тэрийг болж гэх юм бол болтын ажилд ордог байгаа. Тэгээ одоо би бол яг энэ процесс дээр явагдаж байгаа. Тэгээ нэлээд удаа бас явж байгаа болохоор ажлын одоо хүсэлт яаж илгээх энэ процесс яаж явагддаг гэх тэр нэлээд бас нохогдтал явж лээ л дээ. Туршлага Зөв. Тэгээд одоо ингээд компанид апплай хийхэд одоо тийч ингээд доотл ингээд 100-аас амар их хүн апплайж байгаа шүү дээ. Тэгээд бүгд л ингээд резюме дээр бүр амар скиллтэй байгаа шүү дээ. Тэр нь ер нь компаниуд яг юуг нь ингээд ялгаж аваад юуг нь илүү их анхаардаг юм шиг өөрт чинь санагдсан бэ? Тийм. Начс аюу асуулт байна те. Одоо резюме гэдэг чинь бол ер нь бол за яг үннийг хэлэхэд бол ер нь зөвхөн цаас шүү дээ те. Тэгэхээр яг тэн дээр бол хинч юу ч бичсэн болно. Одоо бүх чадвартай одоо ингээм амар гайхалтай хүмүүс ч гэсэн одоо байдаг байхгүй резюм дээр. Гэхдээ тэр нь бол яг үнэн бас биш байж болно те. Хүмүүс ч хотлоо ирсэн байдаг. Тэгэхээр яг компаниуд болохоор яг одоо AI гарснаас хойш харж байгаа юмуд нь болохоор илүү хандлага байна уу гэж би бол ажиллаад байгаа. Яг тэгэхээр нөгөө хүмүүст яг интервьюгээд видео колл хийж явах үед хүмүүстэй илүү одоо чөлөөт байдлаар те найзууд дундаа ч юм шиг одоо заавал амар альпны юм шиг ажлын ярьцлага гэдэг чинь тийм байх болох байхаар бол ер нь жоохон фейлдэх магадлал амар өндөр байдаг байхгүй. Тэгэхээр зүр чөлөөтэй ярилцаад мэдгүй гэдэг бол мэдгүй гэдэг хэлээд мэднэ гэдэг бол мэднэ гэдэг хэлээд амар тийм хандлага сайтай байх юм бол технологийн чадвар бол тийч суучна гэд үзт юм байлээ. Нөгөө хамгийн их хөндлөжсэн нөгөө soft skill айгуу чухал байдаг гэдээ иржсэн. Тэрийг бол илүү чухал шаарч байгаа гэж одоо бодож байна. Тэгвэл тэр резюмегээрээ тэднээс хэлээд ялгарч гарчаад дараа нь хандлагаараа тэр хүмүүсээс бас онцгойрох хэрэгтэй байна те. Гэхдээ hard skill бол амар чухал шүү. Тэр hard skill чухал биш гэж хэлээгүй шүү. Hard skill бол давхар өдөр тутам заавал хийх хэрэгтэй. Тодорхой юм болохоор энгийн зүйл гэсэн үг шүү те. За Тэмүүлэн маань одоо яг ямар хуу чиглэлээр ажил хайгаад явж байгаа вэ? Яг одоогийн миний ажил хайлтын чиглэл болохоор өмнө нь PLSQL developer гэж явж ирсэн. Гэхдээ одоо болохоор давхар data engineer гэдэг албан тушаалаар явагдаж байгаа. Тэгээд ер нь бол data engineer бол нэлээд одоо бол модонд орж шүү дээ. AI-аас хойш байгаа. Data бол модонд орж байна. Тэгээд бас аюу сонирхолтой сэдвэлтэй тэн дээр ажиллахад. Тийм учраас data engineer-ийг PLSQL developer гэдэг хоёр позишнд зэрэг хайгаад явж байгаа. Тэгэхээр одоо хоёр тусдаа резюме бэлдээд хоёр тусдаа аргалаар явж байгаа гэсэн үг тийм. Тэгж байгаа гэсэн үг тийм. За ерөөдөө нэг Америкт бас би ч гэсэн бас ажил хийж байгаа адилхан. Тэгээ яг бас хуваалцахад том компаниуд шийдвэл процесс нэг 2-3 сар гэртээ үргэлжлэдэг. Тэнгүүд чинь одоо дундаж бол ажил хайгаад орох хугацаа бол баг хагас жилээс баг жил хооронд болчиход байгаа шүү дээ. Тэнгүүд чинь яагаад вэ гэхээр том компаниуд ч өөрөө эхний шатн дээр түрүүнийсэн чинь ATS-д даван скрининг интервью даван тэгээ техникэд гэдэг тушаалсан амаар 2-3 техникэд өвчдөг. Тийм систем хийлгэн тийм. Тийм систем хийлгэн. Одоо тэнгууд чинь за ерөөдөө ингээд behavioral question дээр угаасаа ингээд хандлага бол гарчих юм байна. Түүнийг одоо technical одоо data engineer хайж байгсан. Data engineer дээр хайж байгаа position дээр technical ерөөдөө яаж бэлдэж явдаг вэ? Тийм. Тэгээд хэлсэн дээр нэрээ одоо ингээд ажил хайж байгаа юм чинь бүтэн ингээд өдрүүд байгаа шүү дээ. Өдрөө ер нь хэрхэн өнгөрөөж гин тэр юм дээрээ бас яаж бэлдэж гин. Яг сүүлийн хэдэн өдөр бол миний өдрийн одоо schedule гэх юм. Одоо өдрийн цагийн хуваарь жоох өөрчлөгчлөө л доо. Яг өмнөх одоо бол нөгөө on campus хичээл үзэж байгаа. Яг сургууль дээр хичээл үзээд эхэлсэн болохоор яг өглөө шууд хичээлдээ явна. Тэгээд өдөр 3:30-аас тарна. Тэгээд тэрний дараа даалгавраа хийнэ гэдэг форматаар явж байгаа. Гэтэ яг тэрний өмнөх үед болохоор би бол өглөө ер нь хөвчлэн 9 цагаас өглөө манайх чинь хоолтой шүү дээ. Тэгээд хоолндоо орсныхоо дараа номын сан руу яваад номын санд очиод эхний 2 цагийг бол заавал нөгөө анкет явуулах, ажлын хүсэлт явуулах дээр бол заавал цаг хугацаа зарцуулдаг. Тэр бол яг
Монголд байх үед би амар энгийн гэж боддог байсан ажил үстэй явуулахыг. Зөв резюме бэлтцсэн. Тэнгүүтээ ажил дэлгээх гэдээ явуулчих гэж боддог байсан. Гэтэл дараа тий. Тэгсэн чи үгүй байлаа шүү дээ, тий. Тэр чинь job description болох ингээд тусцаа өөр мэдээлэлтэй. Тэгэхээр тэр болгонд надад бас хийж ирсэн бас туршлагууд байгаа болохоор тэрнийхээ дарааллыг солино. Одоо тэр яг ажлын зар нь яг юу л өгсөж чинь гэдгийг резюме дээрээ дахиж жоох өөрчлөлтөд тодтож өгнө, сайжруулна, тий. Тиймэрхүү жижигэн өөрчлөлт тийм. Дээрээс нь тэр чинь нөгөө ажлын өсөлт дээр аюу болон бусад асуултууд өгдөгтэй. Энийг яах байсан бэ? Ийм үед яах байсан бэ гэдэг. Тэгэхээр ер нь бол бас нэлээд цаг зарцуулдаг учраас өдөрт бол эхний 2 цаг заавал ажлын юун дээр зарцуулдаг. Түрүүн бэлгийн асуусан нөгөө дата инженер дээр яг юу бэлтэж гэнэ гэдэг асуултан дээр бол ер нь бол өдөр тутамдаа дандаа SQL дээрээс нь Python хоёрыг бол зайлшгүй хийж байгаа. Дээрээс нь саяхан нөгөө AWS-ийн data engineer associate гэдэг сертификат өгдөг штэ. Тэрийг бэлтэж байгаа авцсан байгаа. Тэгэхээр одоо тэрийг ашиглаад тэрэн дээр ашиглаад одоо project хийгээд тэрийг илүү шоу хийгээд одоо хүмүүс одоо харангуут иймэрхүү юм хийжсэн юм тэгжсэн юм гэдгээ портфолиогийнхоо юмд оруулах санаа бол байгаа. Тэгэхээр тэн дээр ажиллахаар дараалалдаа ингэ төлөвлөсөн байж байна. Тиймэрхүү. Тэмүүч нь өглөөний 2 цагийн ерөөдөө апплайтахтаа зөөрүүлж байгаа гэсэн шүү дээ. Тэгмээд нэг 2 цаг орчим апплайтахаар хэдэн одоо ойролцоогоор хэдэн компани руу апплайж амжиж байгаа вэ? Ер нь бол нэг компанид дунджаар нэг хэдэн минут гэсэн юм байгаа болов уу? Тийм. Дунджаар ер нь бол ажлын зараас хамаарж байгаа зарим тохиолдол бол easy apply гэж байдаг шүү дээ. Тэр бол easy бол зайс их хэрэгтэй. Гэхдээ ер нь бол байгаа position болгон дээр apply хийсэн зөв шүү дээ. Тэгэхээр easy apply-ыг бол хийх бол аюу амархан зөв нэг клик хийгээд дуусчихна. Бусад яг анкет бүлдэг хэсгүүд дээр бол ер нь 5-10 минут зарцуулах магадaltaй байдаг. Гэхдээ илүү хурдан ажиллаж явах үед одоо simplify ч гэдэм үү бусад extension-ууд тэр fill хийгээд өгчдөг мэдээллүүдийг нь тэрийг ашиглаад бол 5-10 минут бол зарцуулдаг. За мэдээж AI-ийн тусламжтай тийм. Thanks to ChatGPT. Thanks to ChatGPT. Shout out to ChatGPT. Бид нэр ChatGPT-г төгсөд одоо ChatGPT-гээр сурж байна. ChatGPT нэг бодоход айгүй хэрэгтэй юм шиг нөгөө талаар таар байгаа л та. Жохон чангараад байгаа. За одоо тэгвэл ингэсгээд яа. Хэдэн өөр чин хэдэн асуултууд бэлдсэн байгаа. Ер нь хурдан асуулт биш нөгөө хөгжилтэй нэг хэдэн асуултууд бэлдсэн байгаа. За бэлгээ эхний асуулт асуугаад эхлэх үү? За яг нэг хөгжилтэй асуулт болохоор бас нэг заавал IT-ийн юмтай бас холбогдоогүй ганц асуултууд байгаа. За эхний хөгжилтэй асуулт маань ерөөдөө хэрвээ өөрийгөө нэг киноны дүртэй зөөрлөвл хэн байх байсан бол? Киноны дүртэй даста бодж үзэж байгаагүй маань. За Rocky гэдэг ч тийм үү? За яг ямар одоо чанар нь ч юм уу ямар одоо юунд тэгж Rocky-тэй зөөрлөж байгаа өөргөө? Хамгийн түрүүнд бодогдсон нэг Rocky ч юм болохоор яг зорилгоо тавиад тэгээд дунд нь бас шантрах үе байдаг ч тийм. Шантран тэгээд буцаад эргээ босно. Хажууд тэрэгэн дөрөнд байгаа хүмүүс нь туслаад за чи чаднаа гэдээ урамшуулдаг үе байдаг. Тэр үед нь бас амар сэтгэл тогтолсон хүмүүс байдаг л та. Тэгээд тэр хамгийн түрүүнд сая тэр санаанд ороод ер нь бол яг одоо ажил хайлтын үе бол бас нэг тийм амар бол биш байгаа. Яг нэг нь болгүй хэлгээд. Тэгэхээр энэ үед олон шинүүд болж байна. Тэгээд буцаад унахгүйгээр зорилго руугаа зүтгэнэ гэсэн бодлоор ер нь бол Rocky байж болох юм одоо гэж бодсон гэж л. Nice. Үнхээр гоё сонголт байна. Тэр хүмүүс нөгөө алдартай эсэлтэй кино хүмүүстэй те. There is no tomorrow гэдэг. Тэгмээ санхүү актив юм байж магадгүй. Нэрийг л яваад байдаг те. За тэгвэл энд одоо ингээд анх ирээд ингээд хийж исэн ингээ хамгийн тэнэг алдаа гэх юм уу? Тим юм байгаа юу? Тим ер нь юу? Заавал нөгөө тэнэг гэхээс л бас хөгжилтэй ч юм уу те. Бас culture shock-наас боловсон ч юм уу? Хөгжилтэй тэнэг алдаа гэхээр ер нь бол бас гайгүй шүү. Одоо би чи яг хурцмөтэй илүү 100 хөгжил рүү анхаарсан болов. Гэтэ яг зүгээр жоон сурамжтай байх үднээс яг дараагийн хүмүүс ирэхээр болол гэж бодоод тийм сурамжтай юм хэлж болох юм аа. Болно. Нөгөө юу алдсан байсан бэ? Анх хурж ирэнгүүтээ энд Java-гаар аягүй болон хичээл ороод
Тэгээ би Java дээр нэлээд үзчихсэн. Өвнөөс Java бас жоохон гадарлалтай нөхөрчин. Тэгээд Java-гаар нэлээд үзсэнгүүтээ за би Java-гаар юу нь ажилд орчих шууд болчих юм байна гэд жоохон эндөрхгүй юу. Тэгээд яг нөгөө эн чинь 8 сар on campus хичээл үзэж байгаа. Тэр 8 сарын хугацаанд илүү Java дээр хичээлүүдээ давхар лид кодоос бодлогоудаа бодоод ер нь бол тийш нэлийн баг бүх цагнуудаа зарцуулсан байсан. Тэгсэн чинь яг карьер дуусаад карьерийн хичээл ороод манай багш зөвлөх үедээ Java дээрх ер нь бол иймэрхүү асуултууд асуудаг гэд зүгээр дунд цэргийн асуултуудыг асууж үзээд тэгээд чи хэрвээ хариулж чадчихэв нөө хэрвээ чадчих юм бол дараагийн төвшинлөө явж байгаад чам шалгаж үзье. Чи болж явах юм бол Java-аар яа. Үгүй байх юм бол өмнөх яг 7 жилийн туршлага дээр голчлон яг юу гэжсэн тэрүүгээрээ сонгоо гэдсэн байхгүй юу. Тэгээд тэр үед надад бүр амар гэж сонирм болсон л та. Тэр чинь 8 сарын туршныг юм амар сайн бэлтжээд яг ийшээ явна гэж зүгэлцсэн байсан чинь нөгөөт чинь бол жоохон өөрчлөлөө шүү дээ. Тэгээ энэ дээр бол жоохон цаг хугацаа алдсан байдгийн. Тэгээд яг ажлаа хайж эхлэх үедээ тэр сертификат дараагийн авах хэрэгтэй юмнууд дээр бэлтсэн болохоор аюу цаг алдсан. Тэгэхээр дараагийн хүмүүс байх юм бол ер нь эртгэн яг өмнөх туршлаган дээрээ сурлаад тэрийг үндэслээд илүү бэхжүүлэх чадваржуулах байдлаар явах юм бол бас илүү давуу тал болох юм байлээ. Анх эрэхтэй л ер нь за яг энүүгээр л 8 сарын дараа ажил хайж эхэлнэ гэд зорилготой нэгсэх шүү дээ. Тийм. Тэнгүүтээ чинь нөгөө одоо ажил хийж байгаа хүмүүс чинь 10 жилийн туршлагатай яг цэвэр Java-гаараа Америк нэгдсэн улсад ажилласан хүмүүс цуг өрсөлдөж байгаа байхгүй юу? Манай зарим багш ажилласан оронгуудад Java-гаар ажилласан шүү дээ. Тэгсэн чинь тэр багш чинь 20-30 жилийн ажлын туршлагатай мөртлөө ажлаа олчихдаггүй хитэн сар бас явж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү хүмүүстэй Java-гаар яг өрсөлдөхөөр бас болох уугүй юу те? Тэндээ бас бодох хэрэгтэй юм байт юм байлээ. Тийм ээ. За окей, дараагийн асуулт маань яг Монгол хоолыг хизээ хамгийн их сандаг вэ? За тэгээд санахтаа яг ямар хоолыг санаж байна? Амралтын өдөр. Манай сургууль нэрээ ер нь бол яг тийм өхөр хоньны мах бол иддэггүй байгаа. Одоо ер нь бол 1 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь өдрүүдэд дахиад бус өдрүүд нь бол веган хоолнууд байдаг. Тэгэхээр амралтын өдрүүд дээр ногоо өгч учраас амралтын өдрүүд дээр хоолыг санддаг. Тэгээд ямар хоол? Яг ямар хоол? Яг ямар монгол хоолыг санаж байгаа вэ? Одоо гоё тийм чансан өвчүү ч юм уу, чансан толгой ч юм уу, нэг тийм чансан махал айгуу гоё санагч. Нүнжигтэй санагч юм да. Бэлгээгээ өгд яваарай. Тий. Чамс өөрөөс ч асуу тий. За баярлаа. За би ч баг юунд айгуу дуртай. Цөөвөнд дуртай. Тэгээд за мэдээж угаасаа цөөвөн ч юм бол классик шүү дээ. Тэр баг дуртай хэрэг байна уугүй юу? Би бол яг уу яг монгол хоолоосоо гэвэл гоё хүзүүний ясал ямар мөчмөр энэ да. Нэг сайхан жижиггуут урж байгаа ингээд хүзүүний ясал мөчөөс ухах гоё шүү. Эргээд тарахад хүзүүний ясал амттай. Эргээд тарахад хүзүү сайхан эргүүлж биш. Эргээд тарахад ээж сайхан эргүүлж мөлчөхөд хүзүү сайхан. За би хэлэх үү. За чи хэлээ. Надад энэ мүүч гэдэг нь яг ингээд энэ Монголд байхад ч гэсэн энд байхад ч гэсэн ингээд бороо орохоор амар тийм банштай сайдмар санагддаг шүү дээ. Тэгэл тийм тэ нэрэ. Монгол тахчууд дэлгүүрөөр бол банш аваад банштай цайгаал. Нэг бол 19 банштай цайгаал. Тэгдэг байлаа. За тэгвэл дараагийн асууд одоо ингээ Walmart ингээ нэг шүн ингээ шүнжэнгөө ингээ гацвал ер нь тэнд юу хийх байсан бэ? Walmart-д нэг шин гацвалоо. Тэгэхээр дүрм журм одоо хуйлмал бодоод ирэхгүй. За өөр нэг хөгжилтэй асуулт ч юу ч гэсэн болно ер нь. Walmart ч одоо өөрөө бас нэлээд том байгаад байгаа тий. Дотор нь бүх төрлөөнүүд байгаа. Би тэр юунуудыг ухаж үзсэн баха. Нөгөө одоо бид нар бол Walmart руу ороод зөв үйлчлэгийн хэсгүүдээр бол хангалттай зөндөө явдаг шүү. Тэгэхээр зөвөр ганцаараа шинэ байгаа юм чинь хамаагүй гоё снэк аваад идэх юм авч байгаа. Тэр нөгөө ажилчдынх нь нөгөө орж болохгүй өрөөнд өгдөг шүү дээ. Тийм их өрөөнүүдийн бүгдийн сайхан нөхөлж байгаа л. Тиймэрхүү бол юм хийх гэсэн баг. За ана тийм үү юу хийх гэсэн бэ? Би бол шууд нөгөө юу гэдэг штэ. Заримдаа ингээд нөгөө нээхээр дотор нь ингээд нөгөө нууц rare card байдаг ч юм уу тиймэрхүү тоглоомод байдаг штэ. Тэднийг ухаад ингээд гоё карт олох ч юм уу тийм гоё юм сайхан хоолоо идснийхаа дараа бараануудыг ухнаа гэж. Тийм. Гараад ингээд үнэтэй картууд нээж үзэх хэрэгтэйс баг.
Тэгэхээр тэр ч угаасаа нөгөө ноутбук нэтрэгээд ер нь нэлээд үнцэнтэй бүх юмнууд байгаа шүү дээ. Яг байгаа юу. Чиний хадаад үзэхгүй юу? Монголд бол хаан чипсний нэг үсэг дутаад л байдаг гэсэн. Тэр хаан чипс их хайсандаа байдаг байсан юм уу? За бэлгээ тэгвэл юу гэсэн бэ? Би нөгөө нэг ажилтны унаад байдаг машин байдаг шүү дээ. Ингээд дээш тавьж юмждаг. Тэрийг ярил дрифт хийсэн баг та. Бүх юм цагаан нуураж байгаа. Гой санаа шүү дээ нэрээ. Тэг мэдээж уусаа өсөх юм чинь хоол моол идэл. Тэр бол уусаа байх зүйл шүү дээ. Тэр яг дрифт хийгээл тэр нэг мөнгөний сейфийг лайх байсан баг та. За ерөөдөө дараагийн асуулт маань бас эхний асуулт аягүй зөвхөн байна. За хэрвээ цаг хугацааг ухрааж одоо нэг л шийдвэрийг өөрчлөх боломж байсан бол одоо яг юу өөрчлөх байсан бэ? Ямар ч мөчлөгтөөс хамаагүй мө тий. Чам нэг л боломж байгаа. Тэгээд тэр боломжоор чи амьдралынхаа нэг үе рүү очиод нэг шийдвэрээ өөрчлөөд тэгээд амьдралаа өөрчлөх боломжтой байсан бол. За яг сонирхолтой асуулт шүү дээ. Би амар гоё тохиолдол ч гэсэн таарсан юм аа. Би яг одоо сахны хүртэл гэх юм уу боддоосэн байхгүй. За яг тэр үед би ингэсэн байсан бол илүү гоё байх байсан юм уу да гэж боддог нөхцөл байсан. Гэхдээ ер нь тэрийг аюу удаан бодоодсэн чинь одоо яг энүүгээр явсан заав нь хамгийн зөв байсан юм байна гэж бодсон. Тэгэхээр хэрвээ эргээд нэг юм жоохон өөрчлөх юм бол би одоо яг энд байхгүй гэдэг ч юм уу те. Эсвэл нэг жоохон өөр замаар явцсан байх байсан баха. Тэгэхээр би яг одоохоо байгаа байдалтай аюу сэтгэл хангалуун байгаа болохоор тэгэхээр нэг ядаж нэг бодохгүй. Заавуугаар 8 сар хайсан болохгүй юу? Тэгэхээр ихтэй амар юм ойлгож авсан. Амар юм сурч авсан. Тэгээ алдаанаас амар эргээ бодох юм суртал юм байла. Хэрвээ алдаа биш болгочлоо гэж бодъё л та тий. Тэгэх юм бол дараа нь би тэрийг ойлгоогүй. Тэгээ хизээ нэгэн цагт алдуулахгүй. Илүү амжилттай болж байгаа алдах юм бол илүү одоо өндөрөөс тий. Одоо өндөрч очоогүй байх ч гэсэн. Гэтэ ямар ч гэсэн зөвөр нөгөө зөрөө нь арай их болчихоо болохоор арай эртхэн алдчихсан болохоор тэр амар гоё сургуулж болохоор. Үнэхээр гоё хариултаа гэж бодож байна. Тэ үнэн зэрэгтэй байна тий. За ерөөд одоо байгаа зүйлтэй сэтгэл хангалуун амьдцгаа манайхаа. За тэгээд ерөөдөө манай хөгжилтэй хэсэг буюу одоо 3 дахь хэсэг маань ийхүү өндөрлөж байна. Тэгээд дараа нь болохоор мэдээж бас эхнийхээ Тэмүүлгийнхаа ирээдүг одоо юу зорж байгаа вэ? Ерөөдөө дараа Монгол руу буцаж очих уу гэдэг сэдв рүү буюу 4 дахь хэсэг рүүгээд дөрөв хэсэг рүү орцгоё. За тэгээд анх уусаа мэдээж тодорхой зорилготой Америкт ирсэн баг шүү дээ. За хэрвээ нууц биш бол тэр зорилго нь яг юу вэ? За тэгээд Монгол руу буцаж очих хөрөн сонирхол байдгүй гэдэг дараа хуваалцаач. Тийм. Би ч Монгол руу яг буцсан гэсэн бодолтой л ирсэн л дээ. Анхаас эрэхтэй тий. Одоо яг анхны ирсэн зорилго гэх юм бол түрүүн ах хэлсэн шүү дээ. Би яг өөрийгөө сорж үзээд яг дэлхийн түвшний хүн мөн үгүй юу гэд өөрийнхөө потенциалыг шалгая гэж үзсэн. Тэгээд ер нь бол эндээ төгсөөд ойрын зорилго гэх юм бол Google руу ажилд орно гэсэн төлөвлөгөөтэй бодож байгаа. Яг зөвхөн Google ч гэлтгүй нөгөө Fang гэдэг шүү дээ. Топ компани, IT компани тийшээ ойрын зорилгоор орохоор төлөвлөж байгаа. Тэгээд хитийн зорилгоор бол ер нь бол бас нэг бодсон юм байгаа. Гэхдээ яг нөгөө бас утга нь бол яг одоо фанкт ажиллаад дэлхийн хэмжээний инженер болоод юм ойлгоод тэр чи өөрөөсөө илүү хамаагүй ухаантай хүмүүсийг би нэг харьцаж үзсмээр санагдаад бодоод байгаа. Угаас өдрөөлөн харьцаж байгаа. Тэгээд өдрөөлөн харьцах үед би хүмүүсээс амар их юм одоо нөгөө сураад яваад байгаа байхгүй. Тэгэхээр фанк руу орсон гол бодож зорилго бол цалинхээс илүү тэр өөрөөсөө илүү инженертэй уулзч үзэх бодолтой байдаг. Яг нь илүү өндөр цалинтай гэх юм бол стартап буудрах юм бол тэр чинь амар өндөр цалинтай байх шүү дээ. Тэгэхээр илүү одоо нөгөө өөр төвшний хүмүүстэй харилцаад ойлгож аваад тэнгуүтэ буцаад Монгол руу очиж байгаад яг тийм одоо дэлхийн хэмжээний тийм юмнууд нөө хавуудыг оруулаад ер нь бол Монголоо хөгжүүлнэ гэсэн тийм ихтийн зорилго бол ер нь бол байнгын бодож явдгийн. Тэгээд ер нь зөвөр нөгөө жижиг санаад байхад би нэг компьютер дээр тэмдэглэлээ байдаг байхгүй юу? Хийх ирээдүйд хийх юмнуудаа зөвхөн санаа гарах юм бичдэг юм байдаг. Тэгээд тэн дээр бас тийм одоо Монгол дээр ингэчвэл гоё байдаг гэдэг юмнуудаа бас бичдэг тийм хэсэг байдгийн. Тэгэхээр тэр одоо зорилготой авчиж хийж үзэх үг шүү дээ. Одоогондоо тэр нэг дэлгэрэнгүй ярихгүй хаа. Гэтэ ер нь бол ирээдүйд яг уу Монголоо айгүй гоё тийм хөгжүүлнэ гэж бодсон. За тэгвэл одоо ингэж болох байхаа. За ингэж төсөөлөө тодорхой ингэ зорилготой хөгжлээ.
Тэгэнгүүтээ одоо ингээд ирээдүйд ингээд өөр салбар дээр ч юм уу тийм өөр бизнесийн салбарт ингээ хүч үзэх ч юм уу тийм өөрийнхөө хүслээр ингээ хийх тийм сонирхол байдаг. Одоо жишээ нь миний хувьд ингээ хувцас хийж үзхийг амар хүсдэг байхгүй ирээдүйд. Өөр салбар руу юу? Өөр салбар ч юм уу эсвэл шал өөр сонирхолтой байж болно шүү дээ. Жишээ нь сагсан бөмбөгийн коуч болмоор хүсэлтэй ч юм дээ те. Жон далил юм да. Би ихтэй амар нөгөө цаны баацтай бол амар гоё явах гэж бодож байна. За. Гэтэ тэр бол ихтэй бас жоохон хазгаад авчлаа тийм. Гэтэ яг би зөв нөгөө цанаар болох амар дуртай байхгүй. Амар адреналин ярилцлагаар тэ өөрөө бүр амар хоббитэй болохоор тэгээд зөвөр тийм хувийн цаны баасан чаашаа. Гэтэ зөвөр жижигхэн тийм өөрөө одоо нөгөө гэр бүлээрээ ингээд гоё найз зөвтөрөө компаниар ч юм уу одоо нэг тийм цагийн хөгжилтэй өнгөрөх боломжтой тийм нэг жижигхэн одоо уул авч байгаа тэрийг өөрөө тогтоолж болно шүү дээ. Тиймэрхүү байдаг. Гэтэ чамаас өөрөөс ч яасан. Чам тийм боддог юм байдаг. Яа тийм аа. Ингээд бүр ингээд хувцсыг шууд ингээд хувцсны үйлдвэртэй ер нь болох гэсэн юм. Ингээд амар гоё дизайн гаргаад ер нь ингээд аниме үздэг болохоор ингээд тэрнийхээ гоё ингээд хатгамлуудыг ингээд дээр нь хийгээч тий. Cosplay гэх юм. Тийм арайшаа. Тийм хувцсны үйлдвэр хийгэж боддгийн. Тэгээд би тэгээд тийм юм байгаа юу өөр салбарын. За байлгүй яг. Би ч нэг бас уусаал адилхан аним үзэж өссөн. Тэгээд аним тэр дундаа ерөөдөө манга бол нэлээд унших дуртай. Тэгээд би бас нэг өөрөө бөөм өрүүлч юм уу ингээ Монголын түүх юм уу ингээ ерөөдөө тэрийг аяг судлах дуртай учраас тэгээд дээрэс нь манга одоо жишээлбэл сүүлд гарсан соло левелинг бол бас нэлээд юм ихтэй яваад бас нэлээд ашиг чагуу ер нь бол нэлээд одоо соёл өөртөөхөө тэрний солонгос одоо вебтүүнийхаа аюу бол нэлээд дэлхийд даяар суурайлж чадлаа те. Тэгвэл ягаад энэ Монголд ийм одоо лагийн бидэнд бол өөхтөх байгаа. Ялгар онцлог байгаа. Тэрийг ягаад энэ одоо хөгжсөн манга гэдэг салбар дээр аваачаад нэг аюу гоё зохиол гаргаад тэгээ яг ингээ Монголынхаа бас өөхтөхийг бас тэр өмсөж байгаа хувцас идэж байгаа одоо аж ахуй те тэр одоо морин урч юм уу те гэх мэтлэнгээр энэ одоо онцлогуудаа ерөөдөө ийм байдлаа би хүрхэхийг бол нэлээд бас хүсдэг. Тэгээ уусаа нэг өөрөө хоббигоороо бас уусаа мангийнхаа зохиолыг бичээд эхэлсэн байгаа да. Тэгээ бас айгүй нэг судалгаа их хэрэгтэй. Тэгээд бас одоо танкс зүү ChatGPT гэдэг шиг бас нэг ChatGPT-ээр ерөөдөө анимийнхаа мангийнхаа дөрүүдийг бол бас ингээд өгөөд промпт өгөөд ерөөдөө бас гаргаад тэр маань бас айгүй бас давуу талтай бодоод байна. Заавал ингээд дизайн хэвчлээ 6 тавихгүйгээр өөрөө зохиолоо гаргаад тэрийгэ одоо энэ одоо эхний гол дүр нь ийм хар цамцтай юм байна ч юм уу те цаана ийм бэкграундтай байна гэдэг. Ерөөдөө нэг юм ганц хоёр зургуудыг бол манга одоо слайдуудыг бол гаргаж хийж үзэж байгаа. Гэхдээ мэдээж агуу нэг time consuming байгаа учраас бас тодорхой хэмжээний ажлаа хайгаад олцсон, за ажил дээр ингээд өөргөө нөтөлцсөн те. Жон секур болсныхаа дараа бас нэлээд фокустэй гэсэн бол зорилготой бол явж байна. Nice. Начаас тагуул сонсч юм шүү дээ. Ирээдүйд хамтрах хүмүүс өвөлнөрөө ирээдүйд анимашн болоо харуул би нэг сайхан нэг туслах төр нь харсан юм да нөгөө сайхан номын баяр болсон шүү дээ Монголд. Тэн дээр яг тийм Монголын одоо Чингис хаанаас ахуулангуудаа зурагт ном гаргацсан байлээ хүмүүс. Тэгээд хүүхдүүд болохоор яг ингээд ном зөвөр шууд уншихаар чинь жоохон өдөртэй байдаг шүү дээ. Тэнгүүд зурагт ном болонгуудаа за Чингис хаан ингээд явж Тэмүүж ингээд явж ичээ тэгсэн чинь ингэчээ гэх тийм өвөл байдлаар гарцсан юм гарсан байлээ. Тэрэндээ нийлж байгаад хийвэлстэй гоё. Намайг баг байхад юм Чингис хааны комик байдаг гэсэн шүү дээ. Та уншиж байсан 12 тийм тэр ямар гоё байсан. Тэрэгтэй одоо нөгөө яг монгол хэл гэдгээс гадна яг бэлгийн хэлэх гэдэг юм бүр нөгөө олон улсад те яг шууд нөгөө англи хэлээр Япон солонгос орн ч юм ингээд шууд тухайн орны хүмүүсийн зориулаад. Тэгвэл уусаа Монголоо гэвэл яг 3.5 сая хүнээр хязгаарлагдчихад байна. Тэгэхээр нөгөө соло левелинг гэдэг шиг болохоор бүр ингээд бүүм ийгээд дэлхийн хэмжээний одоо соло левелинг одоо аним бол Crunchyroll-соор гараад байна. Эсвэргээр яг Монголын аж ахуй гаргасан аним маань одоо дэлхийд хариуцсан соло левелинг шиг ч юм уу ингээд гоё бүүм хийгээсэй гэж хүсдэг учраас бас тэрэн дээр бас яваа санаа шүү дээ. Бодож явд юм аа. Тэгээд бас энэ та бүхэн санал хийвэл над руу бичээрэй. Тусламж хэрэгтэй байна. Like and subscribe. За тэгээд мэдээж угаасаа энэ дээрээ бас хэдэл адилхан зүйл зориод явж байгаа. За бас ийш Америк руу ирнэ гэдэг чинь бас өөр аюул том майлстоун гэдэг л бас
тодорхой майс давцсан явж байгаа ч тийм. Тэгмэд одоо Тэмүүлэнд маань Монголд байгаа эсвэл ерөөхдөө гадагшаа сурахаар ялангуяа Махараш руу ирэхээр зорж байгаа одоо залуустаа өгөх зөвлөгөө юу байна? Тэр хүмүүстээ бас юуг одоо дайж хэлмээр байна? Ачаагаа асуулт байна те. Би яг Монголд байхад надаа нэм хүн хэлчихээсэ гэж боддог байдлаа. Тэгээд ер нь за аяга олон юмуд байна л да. Гэхдээ ер нь зэгслээд аяга ихтэйгээр хэлэх юм бол амар тийм илүү ихээр ингээ хүн дээр тусгаж аваад амар ингээ төвхтөн шиг бодохгүйгээр ер нь бол яг одоо л эхлэх ёстой юм шиг үлээ. Нэг үг гэдэг чинь те хамгийн зөв цаг бол өчигдөр байсан. Яг хоёр дахь зөв цаг бол яг одоо гэдэг үг шүү дээ. Тэгэхээр одоо ишээ яг ирэхээр зорж байгаа бол ер нь бол бид нар бол контакт болгоосаа нээлттэй. Бид нар бол яг холбоо яг туслахад бол бүр амар дуртай туслана. Тэгэхээр асууж зөвлөхнүүд асууж байгаад. Гэтэ ер нь бол нэг амар тийм төвхтэй юм угаасаа байдгүй шүү дээ. Гайгүй тийм. Тэгэхээр зөв өөрөө яг яваа гэж шийдсэн үнд бол бүр асуудал байхгүй болохоор яг одоо эхлээ шууд яваарай л гэж бодож байна. Зөв өөр зүрийн жижиг тийм нөгөө визний асуудал төр хэвчмжлийн юмуд бол байдаг. Гэхдээ тэн дээр бол бид нар хүн болгоны кейс ондоо. Гэхдээ ер нь бол бид нар ийм кейсээр зохицуулж байсан, тэд нар ийм кейсээр зохицуулж байсан гэдэг бол зөвөр уулзаад ч юм уу биш нөгөө юу колор хийж байгаа ч юм уу те ярихад бол бид нар бол айгүй нээлттэй. Тийм. Тийм. Яг миний одоо хувийн бодол гэвэл угаасаа монголчууд айгүй сөөхлөө тэг ажиллахаар ингээд гадагшаа гараад сураад боловсроод хөгжөөд олон улсын хүмүүстэй өрсөлдөө за тэгээд мэдээж мэдлэг туршлага хөрвүүлэн тэр бүхнийгээ одоо магадгүй 5 жил ч юм уу те энэ төрсөлдөж байгаад тэгээд тэр мэдлэгээ яг одоо Тэмүүлэн шиг маань Монгол руугаа бас аваачаад Монголтай гоё одоо дараагийн гүглийг дараагийн Netflix-ийг би бас одоо үүсгэсэй гэж айгүй хүсдэг. Тэр болгон дээр нь одоо Монгол залуучуудаа бас дэмжиж туслаад одоо хамтраад явахд бэлэн байгаа шүү. Тэгээд мэдээж түрүү хэлсэнчлэн Тэмүүлэн маань дата инженер болон PLSQL developer-оор ажиллаж байгаа маань. За тэгээд мэдээж Америкт үзэж байгаа бас монголчууд илэнхт монголчууд маань байвал Тэмүүлэн маань бас рефер дээрээ за магадгүй бас Google те одоо Apple ч юм уу тэгээд мэдээж та бүхэн бас бид нар тэм дээсгчэндээ гэдэг шиг бас адилхан нөгөө зовлон туулаа явж байгаа бид нар бас залуу хүмүүс тэгээд бас хөгжихгүй хичээж явж байгаа хүмүүс учраас адилхоор ингээд би биндээ сайхан хөвтэй би нэг үгийг бол бүр байнга хэлхийг хүсдэг тэгээд адилхоор монголыг хараад баярлаад би бинээ гоё одоо бүшлээд дэмжээд өргөдөө усаа гэж хүсдэг юм аа. За та бүхэн маань өнөөдрийн зочин болох Тэмүүлэн маань бас ерөөдөө холбоо ярих ажиг нь бол устдаа. Яг энд орно. Энэ орцгоо орны үстэй тийм үү? За тэгээд та бүхэн бас би тууртай холбогдож юм асуух эсвэл үргэлж нээлттэй шүү. Монголд байгаа ишээхийг хүсэж байгаа залуучуудаа бас та бүхэн бичээсэй гэж хүсэж байна. Тэгээд бөөнөр гоё ирэх холбоотой сайхан байцгаая гэж хэлж байна. За Тэмүүлэнд маань ерөөдөө подкаст маань ерөөдөө дуусахад өгч байна. Тэгээд дүнэлт ерөөдөө байгаа юу? Ер нь яг өнөөдрийг хүртэл одоо ингээд яг дүнэлтэд бол санд ямархуу одоо юм мэдрэмжүүд төрж байна. Америк тэгээд одоо зорж байгаа ажил юм уу те ерөөд нэг ярил. Тэр бэлгийн хэсэг бол амар гой сасагдлаа л да те. Одоо ер нь дүнэлт гэх юм бол ер нь бол дээс ирчэндээ дэмдээ дээс ирчэндээ гэдэг бол бүр амар үнэ. Тэгээ энд ирсэнээс хойш болохоор яг хүмүүс олон улсын хүмүүс байгаа. Гэхдээ яг хин амжилттай явж ирэх юм бол нэгдмэлийн нэг аваад явдаг тусдаа дэмтэй хүмүүс бол хамгийн эрчтэй бол хурд явж байгаа бол харагдаж байгаа. Тэгэхээр ер нь манай хэд ч гэсэн те одоо ер нь бид ч зөвхөн болох хоорондоо айгүй холбоотой мэдээлэлтэй тэгээд нэгэндээ тусдаа дэмтэй үед нэгэ тусалж дэмждэг байх юм бол бүр амар гоё гэдэг сая билег ярьсан дээр бол би бол амар санал нэгтэй байна. Тэгээд өөр хэм бол тэгээд ямар ч гэсэн энэ хэрэгт одоо юу гэх юм эхлүүлж байгаа гэх юм уу та хоёр одоо ингээд подкаст эхлэл явж байгаа. Тэгээд би хамгийн ихний зочноор орсонд амар баяртай байна. Тэгээд баярлалаа. Тэр хэрэг боллоо. Өрсөнд баярлалаа. Тэгээд одоо манай хоёр цаашдаа илүү бас дараагийн одоо миний кестер бол одоо яг ажил хайлтын явц дээр ярьж байгаа кейсүүд гэрлээ. Одоо манай хоёр удахгүй бас би бас хайлт сонссон юм. Манай ажилд орсон хүмүүсийг орлогч байгаа юм байлээ. Бүр том компанид орсон хүмүүсийг орлогч байгаа юм байлээ. Тиймэрхүү гой юмнууд зөндө төлөвлөж байгаа юм байлээ шүү. Тэгээд манайхан энэ сувг дээрээ subscribe дараад гоё мэдээлэл хонх дээр дарч мэдээлэлтэй ойрхон байгаарай. Тэгээд
бид рүү гоё холбоо өрөөрэй тэгээд бид чинь бас нөгөө хүмүүн бичээд холбогдох юм бол амар дуртай байдаг. Айгу баярдаг. Тавигдлээ. Тийм л энэ хамтдаа тэгэл зохицуулна чаднаа. Ирээдүйн гэгээтэй байна. Монгол улсыг хөгжүүлцгээе. Залуу минь өрсөлдөгчөөсөө ирцээр. За ерөөдөө ингээд энэ хүрээд Монгол тулхны 100 инженер зураг подкаст маань дуусаж байна. Тэгээд дараагийн зочноор та бүхэндээ бас илүү олон сэдвээр, илүү олон сонирхолтой кейсүүдээр уулзахтаа бид хоёр өргөлж аж аргалтай байх болно. Тэгээд мөн бас энэхүү подкаст маань орох одоо өөрийнхөө түүхийг хуваалцах одоо ажилд орсон монголчууд байгаа бол бид өөрөө санаа зовлтгүй холбогдорой. Бид хоёр онлайнаар зүүмэр ч юм уу болтгоо энэ хүү подкастаа хүргээд та бүхэндээ ярилцаад явхад одоо маш баярлалаа. За тэгээд ингээд дуусгах цаг удаа. За тэгээд өөрөө үнэт цагаа гаргаж ирж манай подкастт ирсэнд баярлалаа. Үнэтэй зөвлөгөөнүүд байлаа. Баярлалаа. За тэгээд амжилт хүсье. Тэгээд Google-д ороосой. Тэгээд олон монголчуудын замыг гэрэлтэж яваасаа хүсэж өрөөж байна. Дараагийн бүр ирээдүйн 1-2 жилийн дараа ч юм уу дахиж дугаар хийхэд бас гурлаа. Тэгээд 3 өөр компанид орсон. Apple, Google цаатаа биелэлцсэн гэцтэй. Google-ийн оффист яслаа гэж явчих юм байлаа. Одоо цааны ба цаана нэхэд явчих шүү. За эрхэм хүнд үзэгчтэй. За эргээд уулзахын сайхан өрөөдөг дэвшүүлье. Баяртай.